Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нь хэмжлэх, нөхөн төлөвлөх тухай хуулийг хилцэн баталж, улсын хуралд өргөн барихаар болсон юм а. Үүний дагуу улсын хурлын дараад Монгол улсын ерөнхий сайд тэргүүн шадар сайд хууль зүйн дотоод хэргийн сайднаар хуулийн төслийг өргөн барьлаа. Авилга мөнгө ухаах гэмт хэргийн шинжийг оновчтой тодорхойлоогүй байдал, нийтийн албан тушаалтны гэмт хэрэг үйлдэж олсон болон хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хураа авах, хураа авсан хөрөнгө орлогыг хадгалах, захиран зарцуулснаас олсон орлогын үр дүнтэй зарцуулалт, түүнд хяналт тавих, төрийн албаагчийн хууль бус ажиллагааны улмаас төрд учруулсан хөрөлийг нөхөн төлөвлөх эрх зүйн орчин тогтолцоог хангалттай бүрдүүлээгүй, авилгын мэдээлэгчийг хамгаалах, нууцлах, урамшуулах хууль тогтоомжгүй байгаа нь авилгыг улам даамжруулах эрсдэлтэй байна гэж үзжээ. Тиймээс шударга усыг хангах, нийтийн албан тушаалтны гэмт хэргийг бууруулах, төсвийн хөрөнгө болон нийгмийн ашиг сонирхлыг хамгаалах, хураа авсан хөрөнгийг нийгмийн сайн сайхны төлөө зарцуулах зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан байна. Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нь хэмжлэх, нөхөн төлөвлөх эрх зүйн зохицуулалт нь нийгмийн шударга усыг хангахад онцгой ач холбогдолтой. Хуулийн төсөл батлагдсанаар авилгын эсрэг хууль тогтоомж боловсронгуй тодорхой болж нийгэм эдийн засаг, хууль зүйн орчин эерэг үр дүн үзүүлнэ гэж харжээ.